мөнгөн талс зөвлөж байна. Мөнгөн эдлэх хэрхэн гэрийн нөхцөлд гарын доорх материал ашиглан цэвэрлэх вэ? Монголчуудын хамгийн түгээмэл хэрэглээ болох мөнгөн аяга маань буруу эдлэгээ, цэвэрлэгээ хийснээс харлаж загалдах, үндсэн болон модон тагшин тэлж хэлбэрээ алдах, аягны суур болон тагшны завсраар хоол унд орж өмхийрэх зэргээр өнгө үзэмжээ алддаг. Энэ тохиолдолд та гарааргаар өөрийн гэрт байгаа материалуудыг ашиглан эсвэл зориултын цэвэрлэгээний бодисоор хялбархан цэвэрлэж болно. Ямар нэгэн мөнгө бол ерөөсөө дэлхийн хаанч тэр тухайн байгаа орчноос хамаарат нэг уралд орч өнгө алддаг. Одоо чинь та бүхэн ингээ харьцуулаад үзээс тийм ээ. Ингээд хэрэглээнд ороод ирэхээр ингээ энийг хэрхэн яаж зөв өнгөлж хэрэглэх вэ гэдгийг би та бүхэндээ зааж өгье. За нэгдүгээрт энэ сайхан юм гар эзний сайхан юм гарын мөнгөө явааж байна. За энийг одоо манай хэрэглэгч маань ингэ сайхан хэрэглэхтэй. Миний харж байгаа бол ингэ сайхан манай айлууд маань ингэ сайхан гарантан дээр ус хоожулж байгаа л шат заяаг угааж байгаа юм шиг угаад байна. Энэ бол маш буруу юм. Яг тэгэхээр энэ тагш маань өөрөө чиг дааснаар манай мөнгө гэдэг материал маань өөрөө агшид сонох одоо ямар нэгэн тийм хэлбэрт ордог учраас чиг дааж хатах юм сууж эвдэрч юм хэрэг асуудал үүсдэг. Нэгдүгээр арга. Үнэт металл цэвэрлэгч тусгай бодисоор хэрхэн цэвэрлэж болох вэ? Хүнсний супермаркетууд их хвчлэн байдаг. Одоо нэг цэвэрлэгээний бодисны дунд ингээд жевелри клинер гэсэн ийм савталгаатай болоо өөрөө тэр астонш гэх мэт байж идэг. За энэ бол альва нэг айлтал одоо энэ нотос үүдэг байж байгаа бах. Ингээд сайхан эндээ ингээд дүрээд энэ дээр ингэ та бүхэнд харуулъя. Ингэ цэвэрлэж чинь. За баг айлууд маань ер нь нэлгээ алчуур байдаг баг. Ер нь ямар нэг юм тал эдлэгэнд тэтлэрлэх юм сах. Нэлгээ алчуур гэртэж их зүрддэг. Ингэ сайхан арчаад. Одоо та бүхэн маань ингэ харьцуулаа хараарай. Энэ дээр маань хиндэ хэсэгт юм басан байна. Дотор хэсэгтэр л одоо яг энэ хэсгийг хараарай. Ийм сайхан ялгаа гарсан байна. Хоёрдугаар арга. Гарын доорх цэвэрлэгээний бодисоор хэрхэн цэвэрлэж болох вэ? За дараагийн нэг арга байна. Энэ ямар арга вэ гэхээр аливаа нэг айлд бол одоо сайхан шүдний сууз. Энгийн нэг сайхан шүдний сууз байна. Тэгээд ийм одоо Pimolux Comet гэх мэтлийн цэвэрлэгээний бодисууд байж идэг. За ийм бодисуудаар нэг бол сойзон дээр сайхан дүрхээд ялангуяа би энэ хэтэ яндар үзүүлж байгаа учраас сойзон дээр дүрхэж чинь ингээ сайхан цэвэрлэх нэ. За ингээ сайхан цэвэрсэн дараа дахиад мөн нөгөө аргаараа хилэг алчуураа сайхан ингээд өнгөлж хэрэгтэй маань. За та бүхэн одоо энэ ялгааг харж байгаа бах. Аяг маань өнгөлөхийн өмнө бол ийм байсан байна. Ингээ бохирдолтой харилцсан байж идэг. Одоо л өнгөс цэвэрсний дараа иймэрхүү болж чинь ингээ сайхан цэвэрлэх хэрэгтэй. Мөн иймэрхүү бодис хэрэг байхгүй бол ямар ч айлт хүнсний хөөрөө сод байж идэг. Сайхан хөөрөө сод ингээд хөөрөөр нь өрөх хэрэгтэй шүмсэтгээр. Мөн хэрвээ сойз байхгүй бол ийм цэвэрхэн даав алчуураар ингээ комет. Одоо би энэ дотор хэсэг дээр дахиад та бүхэнд харуулъя. Мөнгөн талст зөвлөж байна цувралыг та бүхэн манай Facebook хуудасаас 7 хоног бүр хүлээн авч үзээрэй. Дараагийн дугаарт Монгол архны уламжлалт хэмжүүрийн нэг болох лан, цэн, фон гэж юу болохыг хүлээн авч үзээрэй.